Эхэлсэн. Мгм. Тэгээ эрүүл бие бүтээх нууц пэйж хуудсынхаа нийт хамт олонд өнөөдрийн энэ өдрийн мэндийг дэвшүүлээ. Тэгээд намрын шаргал наран ээсэн тэ налайж жаргасан сайхан энэ үдэш ерөнхийдөө хүдний ирч буюу одоо өвлийн ам наашилж байгаа энэ завсрын үедэр бид элэг зөсөө цэвэрлэх нь зөв үү? Элэг цэвэрлэн гэж юу юм те цөсний чулуутай үед цэвэрлэж болох уу гэдэг маш олон асуулттай тулгардаг. За тэгээд өвлийн улирал болоод ирэхэр зэрэг бид нар нэлээд хүнд те хоолнуудыг махан хоол илбэг ингэж идэх махан хоолгүйгээр өвлийн энэ хүйтэн улирлыг давна гэдэг маань эрсдэс уур амьсгалтай Монголын нөхцөлд за тиймгүй ч гэсэн тийм нөхцөлд одоо өсөж торноод хэдийгээр гадаадын тэ дулаахан болоод өөр уур амьсгалтай орныг зорьсон ч гэсэн Монгол хүн гэдэг утгаараа генерээ бид нар яг уу байнга тэр цөсний одоо цөстэй холбоотой, цөсний хүүдийтэй холбоотой, цөсний хүүд идэх чулуутай холбоотой асуудлуудыг амьдрал дээр байнга шийдээд явж идэгаа. Тэгэхээр энэхүү асуудлууд танд байгаа бол одоо нааш анхаарлаа хандуулад бид хоёрын лайвд оролцоорой гэж хэлмээр байна. Тэгээд асуултуудаа комент хэсэг дээр бичээд яваагаарай лайвынхаа доор. Тэгээд бид хоёр асуултанд нь хариулах замаар үндсэндээ өнөөдрийнхөө лайвыг хийн гэж төлөвлөсөн байгаа. Тэгтээ юун түрүүнд цөсний чулуу үүсэх шалтгаан маань юу гэдэг юм бэ гэдгийг та бүхэндээ танилцуулна. Тэгээд нэгэнд чулуу үүсчихсэн болвол яах вэ гэдг нь бас асуултын тэмдэг. Тэгээд хариултаа та бүхэн энэхүү лайваас олж авах байхаа гэж найдаж байна. Тэгээд нааша суугаарай. За манайхан орой минь бүгдээрэнд нь орой минь өнөөдрийн элэг цөстэй холбоотой сэдвт тавтаа морилорой гэж хэлье. Тэгээ эргэн тойронд байгаа хэн нэгэн хүмүүст хэрэгтэй гэсэн гэж бодож л байгаа бол тэр хүмүүс те шеэр хийгээд бас түгээж тус болороо энэ нь нэг талаар бид нарын өөрсдийнхөө хийж байгаа буян юм шүү гэдгийг хэлчихье тийм ээ. За тэгвэл би шеэр хийгээ тий. Элэг одоо цөсний хүүдийд яагаад ямар учраас юунаас болоод чулуу үүсдэг юм бэ гэдгийг хамгийн түрүүлээ тайлбарлах нь зөв байх гэж бодож байна. Тэ цөсний хүүдийдээ чулуугүй байгаа хүмүүс одоо энэ дээр анхаарна гэсэн үг. Жишээлбэл маш олон жил 2-оос дээш жил цөсний хүүдий ингээд нухларсан. Нэг бол өтгөрлөлттэй хан зузаан гэдэг онцтой байгаа бол цөсний чулуу үүсэхэд ойрхон байгааг илэрхийлдэг. Тэгвэл цөсний чулуу үүсгэхээсээ урьдчилан сэргийлэх нь хамгийн дүт зам. Тийм ээ. За тэгвэл өөр түүнээс гадна өөр одоо энэ гурван оншийг аваагүй тохиолдолд сонсоогүй энгийн байгаа бол түүний арталт цөсний хүүдийдээ чулуу үүсэх хэд хэдэн шалтгаанууд байдаг. Нэгдүгüүрт нь цусны сахарын баланс одоо тий алдагдсан байна уу гэдэгтэй холбоотой. Одоо юу гэмээр юм бэ те? Цусн дах сахарын хэмжээ. Нэг бол цус нь хэд өтгөрлөлттэй одоо холестерин ихтэй байна. Цус өтгөн байна гэд цус шингэлэг эмнүүд ууж байгаа бол цусны чулуу үүсэх эрсдэл чамд байгаа юм байна гэдгийг илэрхийлдэг тохионуудын нэг гэсэн үг. Хоёрдугаарт нь ялангуяа эмэгтэйчүүдэд за эрэгтэйчүүдэд болохоор хожуу тохиолддог. Ер нь бол 60-аас дээш насныханд харин эмэгтэйчүүдэд сүүлийн үед 30 наснаас эхэлдэг болсон байлээ. Одоо сэвэршилтийн хугацаа маань. Гэхдээ энэ нь харамсалтай тийм ээ 30 наснд хүнтэй суугаагүй, хүүхэд гаргаагүй сэвэршилт эхэлнэ гэдэг бол энэ бол сүйрлийн эхний дохио биж идэг тийм ээ. Хэрвээ яг насандаа одоо 45-аас дээш насандаа менструаци одоо
Сэвэршилтийн шинж тэмдэг мэдэгдэжээвэл энэ бол болно. Гэхдээ үүнтэй холбоотой цаана нь гормоны өөрчлөлттэй холбоотой юу явагддаг вэ гэхлээр бодисын солилцооны удаашрал гэдэг зүйл явагддаг учраас нөгөө цөсний зогсонгошил хордсаад чулуу үүсэх эрсдлийг нэмэгдүүлж өгдөг гэсэн үг. Тэгвэл сэвэршилтийн насны 40-с дээш настай бол анхааралтай жилдээ нэг удаа шинжилгээнд орох ч юм уу яхад харуулах тийм урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авч байгаараа гэдгийг хэлмээр байна. За 3 дугаарт нь юу байдаг вэ гэхлээр аллерги нөгөө харшил улирлын харшилтай байж болно. Аль эсвэл аль нэг одоо үнэрэнд нь тоошоор юу вэ аль эсвэл одоо хувцас хунарны үнэр юу ч байж болно. Ямар нэгэн зүйлдээ хит мэдрэг байгаа бол тэр нь харшил үүсгэх шинж тэмдэг илэрсэн бол энэ цөсний чулуу үүсэх эрсдлийн тоонд ордог. За 4-дүгээрт нь болохоор архаг стресс. Стресс гэхлээр бид нар ихэнхдээ уурлаж, хашгирах, хэн нэгний өмнөөс санаа зовох, нэг бол түгших, айх энэ мэдрэмжүүдийг хэлдэг. Гэхдээ энэ нь яг бидний нүдэнд ил харагддаг зүйл. Гэхдээ сааталт, далд стресс гэдэг зүйл байна уу гэдэг маань байнга л юмд санаа зовдөг. Байнга л юмд ингэж ил гарахгүй маа гэхэд дотроо ингэж нэг шаналаастаа нэг л зүйл болохгүй байгаа юм шиг дутуу амьсгалдаг тэр мэдрэмжийг хэлээд байна. Нэг бол заримдаа ингэж ажиглаж анзаарахаар бие маань чангарсан, эрүүгээ зууцсан, нэг бол гараа чанга атгцсан тийм мэдрэмжүүд байгаа бол энэ нь дад стрессийн шинж байгаагийн дохио бийж идэв шүү. За 5 дугаарт нь болохоор хотоодны хүчлийн баланс алдагдах. Өмнөх одоо 2-3 өдрийн өмнө бас нэг лайв рил хийсэн байгаа. Тэн дээр хотоодны хүчлийг шалгах тест өгөгдсөн. Түүнийг шалгасан хүмүүс маань мэдж байгаа бах. Хэрвээ шалгаж амжаагүй бол энэ хотоод гэдэг эргэтэн маань доороо маш хүчтэй хүчил байдаг. pH нь 1-с 3-ын хооронд. Хэрвээ энэ хүчтэй хүчил маань саармагжаад эхлэх юм бол хоол шингэдэггүй амнаас эвгүй үнэр одоо муухай эвгүй үнэр үнэртдэг. Өглөө босоход хүртэл тийм нэг нойлын үнэр шиг үнэр амнаас үнэртдэг бол энэ хоолны хүчлийн баланс алдагдсан байгааг илэрхийлдэг гэсэн. Үүнтэй холбоотой нөгөө саяны хэхрүүлэх, хоол шингэхгүй, хий дүүрэх тийм олон шинж тэмдгүүд бид нарт илэрч идэг. За ийм шинж тэмдэгтээ удаан явах юм бол цөсний одоо чулуу үүсэх эрсдэл нэмэгддэг. За 5 дугаар 6-ад нь болохоор хэд өндөр жинтэй буюу тархалттай. Одоо үйл болох гэж байна. Ихэнх эмэгтэйчүүд маань тургал яардаг үсттэй шинэ жилийн палажинда багтах гээд. Тэгэхээр энэ илүүдэл жин гэдэг маань яг илүүдэл жин мөн байна уу? Аль эсвэл хаван байгаад байна уу гэдгийг тодорхойлох шаардлагатай. Ихэнхдээ анхны цэвэрлэгээний үедээ тэр болгон бохирдол баг гардаг. Юу гардыг бэ гэхлээр жин хасагдж байгаа шалтгаан нь хаван байж идэг байхгүй. Хаван гэдэг маань тэр чигээрээ бохирдол гэсэн үг. За ийм хаван байна уу? Энэ хаван гэж нөгөө таргалалтай гэж андуураад байгаа зүйл маань таны дотор тэр бохирдол яваад байгаа юм биш үсттэй. Тэгвэл энэ хаван байх юм бол өндөр жин ихтэй байх юм бол энэ нь бас цусны чулуу үүсгэх эрсдлүүдийн тоонд орд юм байна. За таргалтаас гадна жин бахтай хүмүүс байдаг. Тэгээ жин бахтай гэхлээр 48 кг-аас насанд хүрсэн мөртлөө бага жинтэй.
зарим нь 42, 41 кг-та тэгсэн мөртлөө насанд хүрсэн 40, 45-та, 60-та, 70-та хүмүүс байж идэг. Тэгвэл энэ нь хэд торонхой хүмүүстэр ялгаа байхгүй энэ эрсдэл маань нэмэгддэг байна. 8 дугаарт нь одоо өмнөх дадал зуршлаа солих гэж мацаг барьдаг тийм ээ. Тэр уг нь бол мацаг барих нь хамгийн зөв арга байдаг боловч бид нар буруу мацаг барьдаг. Өөрийгөө одоо энэ махан бие тарчлаан зовоодог. Махан бие маань хүсээд байхад тэр зүйлийг өгөхгүй болоод ирэхээрээ маш нөгөө дотроо маш их стрессэнд орж идэг байхгүй юу? Энэ нь бид нар нөгөө хоол хүнснээс авах ёстой шимт хичээлийг хангалттай авч чадахгүй үедээ өлсөх мэдрэмжээр бид нарт тохио өгч идэг. Энэ нь үнэхээр миний би өлсөд байна уу? Аль эсвэл энийг би твчхийн тулд би турахын тулд аль эсвэл энэ мацгаа барихын тулд өөрийгөө тамлаад байна уу гэдгийн ялгааг олох хэрэгтэй байдаг. Тэгжээж л зөв мацгийн аргаар биеэ цэвэршүүлж болдог байгаа. За 9 нь юу байдаг вэ гэхлээр саяны шимт хичээл хоол хүнсний дутмаг байдал. Ер нь бол бид нарт дутмаг байдал бараг бага байдаг. Харин илүүдэл өндөр байдаг. Юуны илүүдэл вэ гэхлээр уураг, өөх тос, нүүрс ус, амин дэм, эрдэс бодис, ус гэдэг энэ 6 элементийн баланс нь тэнцвэргүй. Ихэнхдээ маш хурдан задардаг нүүрс ус өндөртэй хоол хүнсийг өдөржингөө банк хэрглэждэг. Нөгөө уураг, өөх тос маань маш бага болоод ирэхээрээ бид нар ядардаг, сулддаг, стрессэнд өртдөг, өөрийнхөө эмоцийг анзаарч чадахгүй тийм хэмжээнд хүрдэг байгаа. Тэгвэл идэж ууж байгаа хоол хүнсэндээ хэр анхаардаг вэ гэдгийг нэг бодоод үзээрэй. Өдөртөө маш олон цагаар компьютерийн өмнө суугаад энерги их шаарддаг. Нэг бол одоо булчин их ажилуулдаг, ажил хийдэг ч юм уу, дасгал хөдөлгөөнд хийснийхээ дараа энэ килокалорийг шатаацсан байгаа шүү дээ. Түүнийг нөхөх килокалорийг авах нэг бол тэр энергийг гаргах хоол хүнсийг хэрглэж чадж гин үү? Тэр болгон маань нөгөө нөөрс ус ихэр хэрэглээд байгаа юм биш үсттэй гэдгийг нэг анхаарад үзээрэй. Хэрвээ ийм буруу дадлаар 1 жил, 2 жил, 3 жил явах тусмаа нөгөө цусны хүйдэд чулуу үүсэх эрсдэл маань нэмэгддэг. Бас нэг том шалтгаан нь болохоор олон жил. Тэр нь олон жил гэдэг маань ер нь бол эмийн хувьд 3 жилээс дээш бол энэ нь олон жилдээ тооцогддог байгаа. 3-аас дээш эм уудаг бол 3 жил 3-аас дээш эмийг өдөр тутамдаа уудаг бол гэсэн үг. Жишээлбэл даралтны эмийг уудаг бол за үе мөчний эмнүүд ялгаа байхгүй өдөр болгон бид нар уудаг. За холестерин бууруулах эмнүүдийг ч гэсэн ялгаа байхгүй тэгж уудаг. Гормон эмнүүд байна. Тэ? За ийм аль нэг эмнүүдийг тогтмол ууж байна уу? Хэрвээ ууж байгаа бол таны элэг маш их ачаалттай байгаагийн шинж. Тэгэхээр элэг маань ачаалттай байх тусмаа цэвэр цөсийг ялгаруулж чаддаггүй байхгүй юу? Тэгэхээр цэвэр цөс ялгарахгүй бохирдолтой тийм хүчтэй хуршсан гэх юм уу? Тийм цөс ялгарах тусмаа цөсний чулуу маш хурдан үүсдэг. Сарын өмнө яхад үзүүлэхэд цөсний чулуу байхгүй мөртлөө сарын дараа цөсний чулуу үүссэн байдаг байхгүй юу? Энэ нь юутай холбоотой юм бэ гэхээр энэ шинж тэмдгүүдтэй холбоотой байдаг. За дараагийн нэг шалтгаан нь нарийн гидсний нөхцөлтийн синдром гэдэг зүйл байгаа. Энийг бас эрүүл бие бүтээгэр оны хөтөлбөр дээр бид нар тестлүүлдэг байгаа. Хэрвээ энэ нарийн гидсний нөхцөлтийн синдром байх юм бол
идэж ууж байгаа. Өдөр тутамдаа тий хоол хүнс. Нэг бол бид нар витамин уудаг. Одоо өвөл болох гэж байгаа юм чинь сая намар болоод хүүхдүүд манд сургууль цэцэрлэгтээ очсон тийм ээ. Тэгэхэд за витамин аваад өгчээ. Дархлаанд нь сайн юм да гэд өгдөг тий. Тэгэх юм бол уг нь бол сайн. Саатлын бид нарын бодол нөгөө сэтэл маань сайн байгаад байгаа байхгүй юу? Гэхдээ энэ нарийн гидсний синдромтой байна гэдэг маань тэр ууж байгаа витамин болон хоол хүнсний шимт хичээлийг нойлд хийгээд усаа татсантай адилхан зүйл болдог байхгүй юу? Гэхдээ энэ нарийн гидсний синдром бол хурдан эмчлэгддэг зүйл. Энэ нь бид нарын амьдралын хэв маягтай холбоотой энэ одоо нарийн гидсний дотор талын ханныхаа энэ нэг салбангууд байдаг. Ингэж намирч идэг. Тэр намирч идэг салбангууд маань ингэж нэг догол болцсон байдаг байхгүй. Тэрийг л нөгөө нарийн гидсний нөхцөлтийн синдром гэж яриад байгаа юм. Уг нь ингэж намираад хоол хүнсийг өөртөө шингээх тийм чадвартай байдаг байхгүй юу? Тэр маань алдагдсан байх үедээ тэгвэл яг уу бид нар илэг цөсөндөө тусалж чадахгүй болно гэсэн үг. За дараагийн нэг шалтгаан нь ер нь цөсний асуудалтай хүмүүсийн бүгдээрэнд нь тулгардаг зүйл өтгөн хаталт байдаг. Өтгөн хаталттай гэж байгаа бол чиний илэг цөс асуудалтай байгааг нь л шинж идэг. Тэгэхээр за миний өтгөн хатдаг гэд нөгөө Японы ягаан юм те сена цайг уух биш. Энэ өтгөн хаталтын саатлын шалтгаан нь юу юм бэ гэд хайгаад үзээрэй. Явж нөгөө нэг илэг цөстэй маань ялангуяа цөсний зогсонгошилтой удсан хүмүүстэр өтгөн хаталт дараа нь бий болдог байхгүй юу? Тэгэхээр чин нөгөө өтгөн хаталтыг эмчлэх биш цөсний асуудлаа шийдчих юм бол өтгөн хаталтын асуудал маань өөрөө цэгцэндээ орчдөг. За энэ 12 шинжээс чамд танд хэдэн байна вэ? Тэгвэл цөсний чулуу үүсэх эрсдэл бас байгааг илэрхийлдэг. Тэгэхээр цөсний чулуу үүсгэхээс өмнө энэ 12 шинж тэмдгийг бид нар засаад авах юм бол цөсний чулуу үүсэхгүй гэсэн үг, тийм ээ? За ойлгомжтой байж чадсан уу манайхаа? За яг үнэн тийм ээ. Тэгэхээр манай одоо сүүлийн үеийн гэдэг юм уу одоо сүүлийн энэ техник технологи асар их хөгжиж байгаа энэ үед бид нар ерөөсөө зоригтойгоор спорт хийж байгаа хүний тоо бага тийм үү. Ер нь спорт хийдэггүй. Тэгээд ихэнх нь яг уу компьютерийн ард суудаг тий. Ихэнх нь гэрээсээ гараад тав алхахгүйгээр үндсэндээ машиндаа ороод суугаад явцдаг. Дээрээс нь хүүхдүүд маань өмнө нь бол хэдэн километр одоо хөдөөний хүүхдүүд энэ төр чинь сургуультай өвлж байсан, зунж байсан ингээд гүүгээд хичээлдээ явдаг байсан бол одоо яг уу янз янзын том сайхан жипнүүдээр зөөгөөд үдэн дээр нь пар хитлэн буулгаад явцдаг. Ийм одоо нийгмийн нэг бодлын одоо хөгжөд байгаа боловч энэхүү нийгмийн хөгжил нь бас бид нарын одоо эрүүл амьдралын хэв маягт сөргөөр нөлөөлөөд те хөдөлгөөний дутагдалд оруулаад дээрэс нь яг уу стрессийг улам их нэмэгдүүлж байна. Хүүхдүүд ерөөсөө утас компьютер тоглоом үзэл хідэн цагаар ингээд гүлтийгээд суучгаад сүлд нь уцыг нь булаагаад авахар зэрэг яг уу уцыг нь булаах ч юм уу одоо утас зурагта бойлог ихээр зэрэг ерөөсөө маш их ууртай, стресстэй, ууралдаг, аав ээж эмээ өвгөө барьж авч зоддог тийм ээ. Дээрээс нь одоо гартаа дайралцсан болгоныгоо авч шиддэг, хагалдаг гэх мэтийн янз бүрийн одоо стрессийн шинж тэмдгүүд маш их нэмэгдээд байгаатай холбоотойгоор тий насанд хүрсэн хүн гэлтгүй одоо бага насны хүүхдүүд хүртэл цөсний чулуугаар өвдөх магадлалууд нь маш их өндөр. Магадлалууд гэлтгүй аль хэзээний өвдчихсэн тохиолдлууд маш их байгаад байна. Тэгэхээр зэрэг бид зөвхөн өөрийнхөө амьдрал дээр энэ
эрүүл байх буюу цөсний чулуу үүсгэхгүй байх энэ 12 дээрэс нь нийгмийн шалтгаантай энэ нийгмийн хөгжлийн шалтгаантай холбоотой энэ утас тэ хөдөлгөөний бууралт гих мэтийгээ маш одоо анхааралтай авч үзэхгүй болвол тэр гэр бүлэрээ тэ үр хүүхдүүд маань хүртэл өнөөдөр тэ маш их одоо элэг зүсний асуудалтай бүр хар залуугаараа бүр хүүхдэрээ асуудалтай болоод байна гэдгийг хатуу анхаармаар байна. За нөгөө нэг юм нь болохоор зэрэг түрүү нөгөө хоол хүнс гэд яригадад эхэлсэн. Тэгэд дээх нь үед бол хоол хүнсэнд чихэрлэг ундаа чихэрийн хэрэглээ маш бага байсан. Одоо тэгэхэд бүр тэ ихэс төрөхдөө сахарын диабеттэй хүүхдүүд төрж байна. Тэ 2 дугаар хэлбэрийн диабет. Тэгэд яг уу 1 2 3 дугаар ангид сахарын диабеттэй яар шархандаа баригдсан тэ өлсөх юу яах мэдрэмжүүд нь алдагдсан буюу одоо инсулины дүжрэлд орчихсон ийм хүүхдүүд маш ихээр байж байна. Тэгэхээр хүүхдүүдийнхаа ундаа одоо энэ уугаад байгаа Coca-Cola дээрэс нь Fanta, Sprite, Pepsi тэгээд дээрэс нь янз янзын одоо энэ хөөсөн чихэр тийм ээ бүх төрлийн чихэрнүүд чихрийн хэрэглэн дээр маш анхаарахгүй бол бидний ирээдүй Монгол хүн гэдэг одоо Монголын ирээдүй болсон хүүхэд залуучуудаа бид нар эрүүл зөв дэглэмд өөрснөө суралцахгүйгээр Монголын ирээдүйг одоо эрүүл байлгаж чадахгүй хэмжээнд хүрээд байна. Тэгэхээр бид нар бол одоо эрүүл бие бүтээх ямар одоо нууц байдгийн тэрний эхлэл буюу одоо элэг зүсний чулуу гэдэг асуудал. Дээрэс нь одоо элэг зүсний чулуу чинь өөрөө тий уламжлалт ангаах ухаанаар яриад үзэхэр зэрэг яг уу нөгөө эс шингэснээс үүдэж цугласан одоо биеийн хор гэх юм уу да тий эс шингэсэн өвчнүүд нь цугласаар байгаад тэгээд чулууг үүсгээд байна гэсэн энэ санааг хэлдэг байхгүй юу? Зүсний чулуу. Тэгэхээр ангаах ухааны 4 үндэс буюу уламжлалт ангаах ухаан дээр өвчин бүхний эхлэл нь эс шингэсэн өвчин гэж ярьдаг. Эс шингэсэн өвчин. Эс шингэн гэдэг нь ерөөсөө л ходоод хоол боловсруулах эрхтэн систем амаар ороод аанус хүртэл гарч байгаа энэ одоо процесст оролцож байгаа бүх эрхтнүүдийн холбоосыг ярьж байгаа. Тэгэхээр бид нар гидсэнд өтгөн хатж гин гэдэг нь нарийн гидсэнд ходоодонд шарх үүсэж гин гэдэг нь элэг зүс нойр булчирхай яг хоо тэгээд ходоод гидстэй бүгд холбоотой байх нь байна. Түүнээс биш яг хоо нэг нэгнээсээ салангад юм гэж юусоо байхгүй. Дээрээс нь бидний өнөөдрийн амьдралын хэв маяг бодож байгаа бодлууд маань те байнга утсан дээр, фейсбુક дээр, те инстаграм дээр байнга ховж үзэж сонсож байж байгаа энэ байдал маань болохоор бидний сонсох болгонд мэдрэлийн нейроноор дамжаад далд ухамсарт байнгын цочрол өгч идэг. Байнгын бичиглэлт одоо бичиг юу гэдгийг одоо ном бичиж байгаа гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр бид нар муу мухай мэдээлэл болгоныг тархинда нейроноор дамжуулаад далд ухамсарлууга бичээд байгаа маань өөрөө энэ өвчин үүсгэх их үүсвэр нь болоод далд ухамсар яг уу байнгын одоо муу мэдээлэл айдастай төгшүүртэй энэ бүх муу мэдээлэл дээрэс нь хов жив те эсвэл би нэг муу хэллэгтэй тэр тэгсэн энэ ингэсэн тэр эхнэрээсээ салсан нөхрөөсөө салсан тэр улсын их хурлын гишүүн одоо тэгж хулгай хийсэн тэгж авилгал авсан эцүү уусан гэд ингээд ийм мэдээнүүдийг сонсоод байнга мэдрэлийн эсээ цочролд оруулаад байж байгаа маань өөрөө яг уу бид нарыг энэ цочрлыг хамгийн түрүүн хүлээж авдаг ходоодны буюу стрессийн гол голомтыг хамгийн түрүүн мэдэрдэг болохоор зэрэг ходоодны дотор талын хананаас өксүүлээд хоол боловсруулах эрхтэн систем маань яг уу гажуудалд орж ийнэ гэсэн үг. Иннээс цаашлаа тэгээд яг уу нойргүй болно тэ тэг сэтгэл санааны гутралд орно, байнгын ууртай, байнгын уйлмаар энэ бүх шинж тэмдгүүд нь ерөөсөө яг
хоол боловсруулах эрхтэн систем элэг зүсэнд асуудал байгаагийн хамгийн том шинж тэмдэг юм шүү гэж нэмж хэлмээр санагдаад ороод ирлээ. За тэгээд дээрэс нь цүсний чулуу хэдэн янз байдгийн бэ? Нэгэнд одоо чулуу өссөн бол яах вэ гэ. Зарим нь элсэнцэр чулуутай гэсэн, ургацагтай гэсэн би яах вэ гэдэг асуултууд бас чатан дээр явж гин. Тэгэхээр элсэнцэрч бай, бүр чулуудсан чулууч бай. Энэ нь ерөөсөө л бидний элсэнцэр чулуутай гэсэн тэгж жаад нэг гайгүй болох байлгүй дээ гэж ерөөсөө найдах юм биш гэсэн үг. Бид нар хэдийгээр угаасаа чулуу үүсчихсэн байж байгаа нь энэ өвчнийг үүсгээд байгаа 12 шалтгаан маань бидний амьдрал дээр байж гин гэсэн үг. Шалтгаан маань бидний амьдрал дээр байж гин гэсэн үг. Тэгэд тэр шалтгаан нь ямар байгаагаас шалтгаалаад цөсний чулуу холимог байж болно. Тэгэд пигментийн буюу арай бараа ногоон өнгөтэй ийм чулуунууд байж болно. Үгүй бол холестерол буюу одоо өөх тосны бүтцтэй ийм байж болно. Тэгэхээр нэгэнд цөсний чулуу үүссэн эсвэл цөс өтгөрөлттэй эсвэл цөсний хан зузаан гээд цөсөн дээр эмгэг үүсчихсэн үед бид нар ямар ч витаминыг уугаад ялангуяа тосон дуустдаг витаминуудыг уугаад чи эрүүл цөсгүй л бол тэр витаминуудад зориулж байгаа мөнгө чинь чиний эрүүл мэндэд хөрөнгө оруулалт болохгүй. Ялангуяа тосон дуустдаг витамин А, Д, Е тэ энэ витаминуудыг. Тэгээ одоо бид нар өвөл болохоор зэрэг Д витамин уух ёстой гэд уудаг тийм үү? Одоо нарны элч буурж байгаа энэ юун дээр Д витаминыг гаднаас заавал нэмж оруулж явах ёстой гэд уудаг. Тэгвэл бид нар нарийн гидсний ханын одоо цоорхой гидсний хам шинжтэй дээрээс нь цөс маань ханан зузаан өрөвсөлтэй ийм байгаа бол яг тэр витаминуудад ерөөсөө мөнгө өрөх шаардлагагүй гэсэн үг. Тэгэхээр хамгийн түрүүнд бид нар одоо энэ цөсний чулууны бүтцүүд байж гин тэ. Тэгэхээр цөсний чулуу маань за яг орж ирж ирснээ өөр юм бодож яваад гацчихлаа гэхгүй юу. Цөсний чулуу маань бидний идж байгаа ууж байгаа одоо энэ 12 өвчнийг үүсгэж байгаа 12 шалтгааны аль нь надад илүү их байгаад байна вэ гэдгээс шалтгаалаад харилцан адилгүй одоо бүтцтэй байж идэг. Зарим хүмүүсийнх болохоор бүр том, хурдан томордог те. Тэгээд дээрэс нь яг хатуу бүтцтэй ч гэдэг юм уу. Зарим хүмүүсийнх нь болохоор зэрэг зөөлөн те урсаад угаагаад гаргахад цэвэрлэхэд асуудал үүсгүйгээр байж идэг. Тэгээд цөсний чулууны бүтцтэд хамгийн ихэнх нь болохоор зэрэг холестеролын бүтцтэй буюу 84% бүтцтэй холестеролыг агуулсан ийм одоо юутай байж. Дээрээс нь одоо кальц, фосфат, билирубин чулуу тэ триглицеридыг тэгээд одоо хүчил энэ бүгдийг агуулсан чулууны бүтцүүд байдаг байна. Тэгээд чулуу маань угаагдахгүй нь гэдэг юм уу? Цэвэрлэгдэхгүй нь чулууны бүтцээсээ шалтгаалаад одоо хатууралтай байгаа чиний цөсний агчлалт буюу юу чинь хизэнээс эхэлсэн энэ өрөвслийн шинж тэмдэг чинь удаагүй 1-2 сар болж байгаа юм уу? 1-2 жил болж байгаа юм уу? Эсвэл чи энэ уншийг сонсоод 10 хэдэн жил болоод явж байгаа юм уу гэдгээс шалтгаалаад бид нарын цөсний хан, цөсний цоргын агших сунах байдал. Дээрэс нь бидний одоо нөгөө стресс гээд хамгийн түрүү нийгмээс шалтгаалж байгаа тий. Миний өөрийн одоо арчаагүй залах уу юу гэдгийг тий. Өөрөө өөртөө зохион байгуулалт байхгүй, амьдралын зөв хэв маяггүй одоо буруу дадал зуршлууд гих мэтээс маш их шалтгаалдаг учраас цөсний чулуутай гэдэг оншийг сонссон хүн болгоны айх шаардлагагүй гэж хэлмээр байгаа юм. Айх шаардлагагүй. Яагаад вэ гэхээр зэрэг бид нарын нөгөө сэтгэл санаа стрессээс үүдсэн байдлууд маань
шууд яг уу шоконд ороод явцдаг. Одоо тэр чигээрээ яг уу цусны хан зузаан гэвэл шоконд ороод би одоо яах вүлээ гэд тэр одоо шоконд орж байгаа тэр мэдрэмжийг авах болгонд чинь тэр цусны цорго дотор эргэтэн ходоод нарийн гэдсний булчингууд тэр гүлгэр булчингууд маань мэдрээд байнга яг уу одоо агшилт зангирлыг дотоод зангирлыг үүсгэж идэг. Дотоод зангирлыг үүсгэж идэг. Тэгээд бид нар эрүүл бие бүтээх эерэг хоногийнхоо хөтөлбөрөөр эхний 2 модуль дээрээ тэг сэтгэлэн бие бодлон бие цэвэрлэх буюу одоо энэ стрессийн төвшинг бууруулж дотоод амар амгалан дотоод тайвширлыг өгөж цөсний чулууг одоо угааж цэвэрлэхэд буюу цөсний ханыг агчиж сулрахад бэлэн болгодог одоо тэр бэлтгэлүүдийг хийснээрээ цэвэрлэгийг амжилттай хийсээр өнөөдөр 2 жилийн нүрийг үзэж байна. Нийтдээ 1000 орчим одоо хүмүүс амжилттайгаар цэвэрлэгээ хийгээд хөтөлбөрт маань хамрагдаад дээрэс нь яг зөвхөн цөсний чулуу цөс хоол боловсруулах эрэгтэй системтэй холбоотой эмгэгүүдээс салахаас гадна дээрэс нь одоо сэтгэл санаа болоод өөрийн гэр бүл дээрэс нь яг ах トゥ хамаатан садан гих мэт хүмүүстэй нөлөөлөхүйц хэмжээний амьдралын амжилтыг бий болгоод явж байгаа амжилттай байна. За, асуулт маань. За би асуултуудаа уншаад өгөх үү? За тэгээ. 2 жилийн нүрийг үзэж байна. Нийтдээ 1000 орчим. Гэл харагдах болчихдээ шүү дээ. За цөсөө хэрхэн яаж шингэлэх вэ? Угаалгасан хэрний өтгөн гэд байх юм аа гэсэн байна. За тэгэхээр зэрэг саяны ярьсанчлан цөсийг угаалгана гэдэг маань гадны нэг хүчин зүйлээр эсвэл одоо магний сулфатаар хиймлэр осмос даралт үүсгэх зарчмаар тэ туулгаад өнгөрж байгааг ерөөсөө цөс угаасан тооцохгүй. Цөс угаасан тооцохгүй. Тэгэхээр бид нар сэтгэлэн бие, бодлон биеийн цэвэрлэгийг хамтдаа хийж иж цөснийхөө агших, сулрах тэр булчингийн цөсний цоргоны суналтын хэмжээг жишээлбэл тэ өөрөө дотроосоо бэлтэн гэсэн үг байхгүй юу? Далд ухамсартай тэр бэлэн байдлыг тэр мэдрэмжийг өгснөөрөө тэр бэлэн байдлыг би өөрөө зориудаар хичээж хийснээрээ цөсөө угаахад бэлэн болгоно гэсэн үг. Цөсөө одоо зөвөөр урсаж гарахад зөвөөр ажиллахад нь бэлдэж өгч гинэ гэсэн үг. Түүнээс биш магний сульфатыг уугаад хиймлэр осмос даралт үүсгээд тэгээд жорлонлоо хид гүүгээд тийм ээ. Ингээд хийж байгаа энэ процесс нь нэгдүгээр яг уу цөс угаах процесс мөн үү мөн. Тэгтээ чи би сэтгэлийн бэлтгэлийг хийгээгүй бол энэ амжилтанд хүрэхгүй. Тэр өдрөө чиний гидс чин дүүрээл те эсвэл одоо дээшээгээ бөөлжихгүй л те эсвэл бүр бөөлжөөл дотор ч муухай оргиод сэтгэл санаа чинь дээшээ доошоо ийм байдалтай болж байгаа л тэгэл нэг туулгаал туулахгүй болвол яах вэ? Гидс чин дүүрч хэсэг өдөржингөө тэлчиж байжгаад явандаа нөгдөг чинь шимэгдээд гэдэг юм уу? Шингээд тэгээд шээс болох нь болоод ингээд яах вэ? Өнгөрж байгаа энэ процессыг бол цөсийг угаасанд тооцохгүй гэж л хэлмээр байна. Тэгэхээр чи цөсөө угаалгасан гэж ярьж байгаа нь ямар нэг тэр одоо даралт осмос даралтыг хиймлэр үүсгэх энэ л байдлаар цөсөө цэвэрлсэн болохоос биш яг дотоодоос өөрийгөө эрүүлжүүлж дотор эрэхтэй хоол боловсруулах системээ яг уу бэлдэж цаашид ч гэсэн энэ цөсний чулууг үүсгэхгүй байх тэр шалтгаануудаа гэдэг юм уу тэр бэлтгэлүүдээ өөртөө хийж өгөх хэрэгтэй. Тэр мэдлэгийг өөртөө авах хэрэгтэй юм аа л гэж хэлмээр байна. Сая асуу. За
Бас нэг зүйлийг нэмж хэлэхэд одоо лочин цэцэг маань асуусан байгаа байхгүй юу? Нөгөө талаар за нэг удаадаа хоёр удаадаа ингээд цөсөө сэвэрлүүлчихдээ юм байж тий имлэг дээр очиод ингээд ганц хоёр удаа тий нэг бол гэртээ өөрснөө ингээд сэвэрлээ гэж бодоход цаашдаа энэ өтгөрлийг үүсгэж байгаа шалтгааныг арилгахгүй бол дахиад цусны өтгөрл байгаа л байна. Үүссэн хэвээрэл байж гин гэсэн үг. Тэгэхээр энэ амьдралын хэв маяг дээрээ цусны өтгөрл үүсгээд байгаа нэг буруу дадлыг таны хувьд хийгээд байгаа гэсэн үг байхгүй юу? Тэр буруу дадлаа таниагүй бол дахиад энэ хэвээрэл байж гин. Мянган удаа цусны хүүдийгээ сэвэрлүүлсэн ч гэсэн ялгаа байхгүй. Тэ? Тэгэхээр тэр муу дадлаа гэх юм уу буруу дадлаа цусны хүүдийгээ өтгөрүүлээд байгаа хүүдийдээ цус маань өтгөрөөд байгаа тэр муу дадлал болиулах хэрэгтэй. Нэг бол хийгээд ийн нэг бол хийхгүй байгаад байгаа гэсэн үг те. Бид нар заримдаа хэтрүүлээ заримдаа өрөөс огт хийдэггүй шүү дээ. За энэ шалтгаан байж. Яа ерөнхийдөө бас саяын юун дээр байж байгаа комментэр байж байгаа асуултуудыг юу уншлаа. Тэгэхээр 900 чулуутай яах вэ гэж цүсний хам зузаан элэг цэс хаваар одоо унжаад өвдөд байгаа юм шиг мэдрэмж төрж гинөө гэж тэгээд дээрэс нь өөр юу байлаа. Нэг чулуутай юм аа хэрхэн угаах вэ гэсэн байна. Чулуутай юм аа хэрхэн угаах вэ? 46 настай цүсний хан зузаан бас ургацхтаа гээд байх юм аа яах вэ? Дээлсэн цэртэй. 1 жил болж 1.5 хэмжээтэй чулуутай угааж болох уу гэсэн байна. За яг үнэн. Тэгэхээр зэрэг цүсний чулуутай юм аа яаж угаах вэ? 1.5 хэмжээтэй чулуутай угааж болох уу гэд ингэж байна. Тэгэхээр ерөнхийдөө бид нар цүсийг тэ хүүдийтэй хамт чулуутай хамт хагалгаа хийлгээд аваа хайчих бол хамгийн амархан арга байдаг. За тэгээд аваа хайчлаа гэхэд бидний илэгнээс өдөр болгон тэ амар дамжиж орж байгаа хоолны өөх тосыг боловсруулж чимэгдүүлэхийн тулд ялгарч байгаа цөс маань өөрөө хүүдий гэдэг жижигхэн юм уутанд агуулгадаад тэгээд яг бид нарыг хоол идэхэд баг багаар ингээд нөгөө нэг цацагдж 12 хуруу гидс рүү ороод тэгээд хоол тай хамт орж ирж байгаа өөх тосыг задлж чимэгдүүлэхэд зориулагдсан ийм одоо шингэн эрхтэн баггүй юу цүс гэдэг маань. Тэгэхээр энэ маань илгнээс өдөр болгон ялгардгаараа ялгарна. Тэгээ бид нар хүүдийг нь агуулгадах ёстой хүүдийг нь нэгдүгээрт чулуугаар дүүргээ хайчих бол хоёрдугаарт чулуугаар дүүрчлээ гээд чулуутай нь хамт хүүдийг нь хэрчээд аваа хайчвал өдөр болгон ялгарч байгаа тэр цүс маань хаана үлдэх вэ? Хаана агуулгадах вэ гэдэг асуудал яригдаж эхэлнэ. Тэгэхээр цүсний цорг гэж юм үлдэнэ, тийм ээ. Тэгэхээр цүсний цоргонд бид нарын нөгөө хүүдид үүсчихсэн чулуу цүсний цоргонд тэгээд явандаа яах вэ? Илэг нойр булчирхай дэлүүний сувг руу дамжиж чулуу үүсгэх хүртлээр хүндрэлийг биднэрт өгнө. Тэгэхээр бид нарын хамгийн тэнцэх ёстой гэдэг юм уу? Одоо эмчлэх ёстой зүйл маань цүсний чулуутайгаа тэмцэх биш. Цүс чулуутай байна гэд түүнийг одоо үзэн ядах биш. Цүсний хүүдий ханан зузаан байна гэд тэрнтэйгээ тэмцэх асуудал биш. Тэрнийг үүсгээд байж байгаа амьдралын хэв маяг сэтгэлийн одоо тайван байдал түрүүн 12 хэв маяг ярьсан шүү дээ. Чиний хоол хүнсний одоо хэрэглээ нөгөө макро элементүүдийн одоо бид нар ийм хоол хүнсэнд макро элементүүдийн тэнцвэртэй хооллолтыг чи хийж гин үү? Эрүүл тэнцвэртэй хооллолт гэдэг ухагтхан мэдлэг чамд ер нь байна уу? Тэ? Сахарыг хэдий хэмжээгээр оруулахын арх дарс спиртийн төрлийг хэдий хэмжээгээр чи оруулахын бэрүүгээ өдөрт хэдэн граммыг хүний илэг боловсруулж шимэгдүүлэх чадвартай байдгийн гих мэтэр яг уу эрүүл амьдралын хэв маягийн үндсэн мэдгэдэггүй чамд байна уу?
ийм мэдэгдэхүүн байхгүй бол чи энэ бүгдээс өөрийгөө аварч чадахгүй гэсэн үг. Цөсний чулуутай тэмцэх нь чиний зорилго биш. Цөсөө ахуулаа хаячлаа гэдэг нь чиний эмчилгээний хамгийн төгс арга биш. Цөсний хүүдийг чулуутай нь ахуулаа хийчих нь. Яг гэвэл энэ өвчнийг үүсгэж байгаа бүх шалтгаанууд нь чиний амьдралын хэв маяг гэж ерөнхийд нь багтаагаад байгаа. Уламжлалт ангаах ухаанаар үүнийг эдээ ундаа явдал мөр гэж нэрлэдэг. Явдал мөрийн шалтгаан гэж нэрлэдэг. За эдээ ундаа гэдэг нь ойлгомжтой. Чи өдөрт хэдэн 100 грамм эсвэл хэдэн литр Кока-колаг, Фанта, Спрайтыг уудаг уу? Хэдэн шил пив уудаг уу? Хэдэн грамм спирт, виски, водка уудаг уу? Энэ бүхэн дээр нөгөө илэгч нь өөрөө цөсийг ялгаруулдаг гэд нэрлэдэг. Хэрвээ бид нар өдөр болгон алкоголын төрлийн бүтээгдэхүүнүүдийг бидээ өгөөд нөгөөхөө сайхан ичнаа. За сайхан 100 грамм татчихъя. Өвлж болж ийн. Сайхан цусны эргэлтээ сайжруулчихъя. Эсвэл одоо ханаа том уу вирус, бактерийг устгахчихъя гэдэг сайхан одоо сэтгэлийн бамбай үгээр өөрөө өөрийгөө хуураад спиртийн төрлийн ундааг чи өөртөө байнга өдөр болгон тогтмол өгөөд байдаг болвол бидний илэгний эс түүнийг боловсруулах гэж ядарч идэг. Тэгэд ядарчихсан эс маань нөгөө эрүүл зүсийг боловсруулж гаргаж чадах уу? Тэгэхээр бид нар ерөөсөө л энэ амьдралын хэв маяг дээр анхаарахгүй байснараа өнөөдөр цөсний чулуу нь асуудал болоод байгаа юм шиг төвлөрөл маань төөрөгдснөөрөө бид нар эрүүл оршиж чадахгүй байна. Эрүүл амьдралын хэв маягийг үр хүүхэдтэй өвлүүлж чадахгүй байна. Тэгээд яг нөгөөхөө удмын өвчин гэж нэрлэлчгээд тэгэд үр хүүхдүүдээ яг өвчлүүлээд байна гэдгээ хизээ ухаарах юм бэ гэдэг дээр ярмаар байна те. За. Ойлгомжтой чадсан уу манайхаа? Цэсний эсэнсэртийг гэсэн авахул гэж бодохоор ууттай нь авчих уу гэж байна. Ер нь сүүлийн үед ихэнх нь цэсний эсэнцэрч бай, дотроо чулуутаач бай, ургацагтаач бай. Бүгдийн цэснийх нь хүүдийтэй дурангаар дуран оруулаад хүүдийнх нь амсрыг даг гítл нь хоёр боож байгаа л нөгөө хүү тасалдаг шиг тэгэл нөгөө цэсний чи хүүдийг дондойлон татаад гаргаад ирээд байдаг ийм одоо амархан төрлийн хаалгааны нэгэнд орцсон шүү дээ. Тэгээд бас эн чинь нэлээ үнэтэй сая гарч байдаг лөө 2 сая ч байдаг лөө одоо чухам хэд болоод байгаа. Тийм байдалтай. Тэгэхээр хагалгаа хийж байгаа эмчнэрд бол буруу өгөхгүй. Яг гэвэл нь энэ хүмүүс чамайг аврахал гэж хийж байгаа. Тэгтээ хагалгааны ширээн дээр өөрөө очих уу гэдэг шийдвэрийг чи өөрөө эхнээсээ гаргаж байгаа. Чиний сонголт байхгүй юу? Тэгэхээр хагалгааны ширээн дээр очих хүртлээ гэдэг чинь чи цөсний чулуутай болтлоо өнөөдөр өөрийнхөө амьдралын хэв маяг буюу эдээ ундаа явдал мөрийнхөө одоо шалтгаануудыг өдөөсөөр өөрөө өөртөө ажиллаж чадахгүй өөрөө өөрийнхөө одоо амьдралын зохион байгуулалт байхгүй байнга стресстэй байнга ууртай уураад арах гад сэтгэл санаагаа тайвшруулах гад арх уудаг тэгээд яг хуу найз нөхөдтэйгөө байнга одоо барбекю ресторануудаар хоол идэж хисэж явдаг ажил бизнес эрхэлж байгаа нэртэй тийм ээ ийм байдалтай ийм амьдралын хэв маяг маань бид нарыг өнөөдөр хаалгааны ширээн дээр хүргэх тэр замыг яг хуу өнөөдрийн хүртэл бэлдээд өчгсөн гэсэн үг. Бэлдээд өчгсөн. Тэгэхээр энэ замаа л цэвэрлэнүү гэхээс биш бид нар яг хуу тэр чиний амийг аврах гад цүсний хүүдийг чинь авч хаяад байгаа эмч нарын асуудал биш гэсэн үг. Чи хэрвээ цөсөө чулуутуулаагүй бол чи цөсөө ургацыг ургуулаагүй болвол тэр хүмүүс чамаг яг уу барьж аваад цөсний чи хүүдийг тайраад шидэд авахгүй шүү дээ. Тэгэхээр энэ хүртэл бид нар өөрснөө сонголтоо хийж явдаг юм байна гэдгийг хатуу анхаарч өөрсдийнхөө амьдрал дээр зохион байгуулалттай хариуцлагатай хандаж сурах хэрэгтэй байна л гэдгийг энэ мессежээр өгмөр байна те. Бас нэг чухал асуулт. Би сэтгэлээ цэвэрлэхийн тулд яг яах ёстой
бясалгал хийн. Бясалгал хийхийн тулд зүгээр нүдэн анаад суугаад байх уу? Яг яах ёстой юм? Би өрөөсөө учир ухаанаа олохгүй байна гэж байна. Мгм. За яг үнэн бясалгал хийнэ гэдгийг мэдж байгаа нь сайн хэрэг байна. За сүүлийн үед бүр шинжлэх ухаанаар баталгаажуулаад бясалгалын ач холбогдол нь яг яаж игээд юм бэ гэхээр бясалгал хийснээрээ хүний нэгдүгээрт яг тархины цусан хангамж маш их сайжирч одоо зөв шийдвэр гаргах, зөв бодох гих мэтэр сайжирч ирж идэг. За нөгөө талаасаа асуудалд те нөгөө шокерсэн байдлаар биш уужуу тайван хандах тэр чадварыг улам нэмэгдүүлж идэг. Тэгээд ирснээрээ бид нар яг уу нөгөө байнга стресстэй байх асуудал маань багасна гэсэн үг. Стресстэй байгаа асуудал багасж байна гэдэг нь үндсэндээ бид нарын одоо серотонин гэдэг гормон бясалгал хийснээрээ яг уу нэмэгдэж ирж бидний сэтгэл санааг амар тайван байлгаж яг уу үргэлж уур хүргээд байхгүй, үргэлж уйлмаар байхгүй, үргэлж аашлаад байхгүй энэ байдал сэтгэл санааны одоо амгалан төвшин энэ байдлыг биднэрт бий болгож идэг. За тэгээд сэтгэл санаа тайван биш хүн чинь яг уу өглөө болсон нэг таагүй үйл явдлыг орондоо тэгээд ороод тэгэд нойр нь хүрдэггүй санаан заваад идэг гэх мэтэр. Тэгээ шүнжэнгөө янз бүрийн муу мухай амиг ургуулсан бодоол те. Үгүй бол бүр өгч байгаагаар амиа орлож байгаагаар юу ч байдгийн. Тэгэл үгүй бол унтаж чадахгүй хардаар зүүдлэл гэх мэтэр энэ бүх хардаар зүүдлээд байгаа бол энэ чиний дотор талд чинь амар амгалан ерөөсөө байхгүй байна л гэсэн үг. Тэ? Тэгэхээр бясалгал хийснээр үндсэндээ мелатонин буюу одоо нөгөө нойрыг хариуцсан даавар бас яг уу сайжирч ялгарч ирж идэг гэсэн үг. Тэгэхээр бид нар зөвхөн бясалгал хийснээрээ маш их ач холбогдлыг өөртөө өгөх нь штэ. Манай эрүүл бие бүтээй 90 хоногийн хөтөлбөрийн нэгдүгээр модуль дотор буюу сэтгэлэн биеийн цэвэрлэгэн дээр чи хэрхэн бясалгаж сурах юм бэ гэдгийг заадаг. Бүр хамгийн наад захта одоо нэгд өдрөөс эхлээд бит хоёрын одоо энэ нэрэн дээр байж байгаа биз баяжих философи гэж юу вэ гэд 5 өдрийн үнэгүй бэлэг хичээлийг эрүүл бие бүтээх нууц гэдэг групп дотроо бит хоёр хийх гэж байгаа. Тэгэхээр тэн дээр бясалгалын анхаан шатны ойлголтыг аавна. Тэгэд яг уу бясалгал хийн гэдэг нь зөвхөн нүдэн анаад те уншаад суугаад ах асуудал бас биш. Бүр жинхэнэ бясалгал бол чи бодлого болтлоо. Ямар ч бодол чиний тархинд айлчлахгүй хов хоосон зөвхөн өөр дээрээ төвлөрч чадах хүртлээр хийж байгаа тэр бясалгалыг жинхэнэ бясалгал гэдэг. Тэгэд бясалгал хийгээд сууж ийн гээд эхлээд суунгууд эхний хэдэн минут чи бодолтойгоо тэмцэн өвдөгч нь өвдөн, хошнох чинь өвдөн, юу ч өвддгийн те. Би чин тавгүй оргин, эн тэнд заахтна, дотор чин давчтна, уйлмар болно, янз янзын бодлууд эргэлдэн те. Янз янзын бодлууд чиний толгоогоор айлчлаад те. Эзэмдэх нь эзэмдээд ингээд явна. Тэгэхээр бясалгал хийж сурна гэдэг маань өдөр болгоны нөгөө амьдралын хэв маяг чи шээс чинь хүрхээр жорлон руу ордог шиг өглөө босоод орноос өндингүүтээ гутлаа угладаг шиг чиний яг уу нэг хэсэг байх ёстой аахгүй. Тийм л болтол нь чи бяцлаглыг хийж таталжуулах. 1 минут чамд тухтаа олдсон ч гэсэн чи нүдэн анаад өөрлөгөө төвлөрч чаддаг байх тэр дадлыг л өөртөө эзэмшүүлэх хэрэгтэй гэж. Тэгээд энэ мэдлэгийг манай эрүүл бие бүтээй 90 хоногийн хөтөлбөрөөрөө олгодог. Одоо 11 юу лээ 10 сарын юу маань элсэлт маань эхлэх цаг маань өгч байгаа. Тэгэхээр зэрэг пэйж хуудастайгаа ойрхон байгаарай. Хэрвээ чи эрүүл бие бүтээхээр шийдсэн бол пэйж хуудастайгаа ойрхон байгаад мэдээллийг аваарай гэж хэлмээр байна. Тэ? Тэгээд за ямар гоё вэ? Баяр хүргэе хаана вэ гэсэн байна. Тэгэхээр хаана вэ гэхлээр одоо энэ лайвынхаа доор 55 гэж бичих юм бол мэдээлэл очно. Бүртгүүлэх мэдээлэл 55. Тэгээ тэр
хувь чадвар руугаа очино. Тэрнийхээ дагуу мэдээллүүдийг аваад групптэй нэгдэтгэхээрэ. Тэгээ групп дотроо лайв хэлбэрээр явагдах байгаа 10 сарын 6-наас 10 сарын 10-ны хооронд орой болгоно Улаанбаатарын цагаар 19 цагт. За өөр асуулт байхгүй байх шиг байна. За тийм байна. Мис засал хийлгмээргүй байна гэж чинь. Тийм ээ, мис засал хийлгэх гээд яарад хэрэггүй. Мис заслыг хизээж хийж болно. А тэр болтол яг уу бид нар нэмэгрүүлээд цэвэрлээд байж ахын аргыг гэж байна. Бяцлаглыг 13 настай хүүхэд хийж болох уу? Бяцлаглыг ерөөсөө хэл ойлгодог болсон цагаас л хүүхэд хийж болно. Эцэг их нь бяцлагдаг болвол хүүхдүүд нь бүр 2 3 наснаасаа эхлээд дуурайгаад бяцлал гэж юм байдгийн байна. Бяцлал гэд ингээд суудгийн байна. Тэгээд ээж аав суухаараа зэрэг те хамгийн багадаа 20 минут босож ирэхгүйгээр ингээд төвлөрөөд байдгийн байна гэдгийг ерөнхийдөө яг нь далд ухамсартай бичээд суулгаад авчдаг. Тэгэхээр яг хэдэн ч настай хүн бяцлагж болно. Тэгтээ яг 13 настай хүүхэд гэдэг чинь айл хизээний бүх юмыг ойлгодог. Яг 13-ны нөгөө жил орно гэд ярьдаг штэ тий. Тэр үндсэндээ бие хүн болоод төлөвсөж байгаа яг энэ үе дээр бяцлаглыг өөрийнхөө амьдралын нэг хэсэг болгочих юм бол ээддээ мунж сайхан да. Ээддээ мунж сайхан да. Өстой гайхалтай даа л болно да. За тэгээд өнөөдрийн хичээл маань ийм байлаа. Тэгээд 10 сарын 6-наас эхлэх үнгүй 5 хоногийн бэлэг хичээл баяжих философи. Баяжна гэдэг нь бид нар бүх юма багтааж байгаа тийм ээ. Зөвхөн алт эрдэнэс эд мөнгө биш. Тийм. Дээрээс нь эрч хүч, эрдэм мэдлэг. Дээрээс нь яг эрүүл бие гэдэг бүх юмнуудаа багтааж байгаа. Тэгэд энэ бүгдээрээ баялаг эрч хүчтэй им байх үндсэн зарчим нь юу юм бэ гэдгийг мэдхийг хүсвэл хин нэгэнд мэдүүлэхийг хүсвэл манай пэйжийг, манай группийг санал болгоорой. Тэгэд өөрснөө яг Zoom лайваараа бас оролцоод суралцаад аваарэ гэж та бүхэндээ хэлье. За тэгээд өнөөдрийн хичээл маань ерөнхийдөө ингээд өндөрлөлөө асуултнуудаа хариултыг авсан байх гэж бодож байна. Тэгээд бүгдэнд нь хайр илгээ сайн сайхан бүхнийг хүсэн өрөөгөөд өнөөдрийн лайваа өндөрлөё. За баярлалаа манайхаа идэвхтэй анхааралтай сонссонд. Бас нэг зүйл нэмээд хэлэхэд одоо Zoom дээр 100 хүн багтах боломжтой. Тэгээд 100 хүнээс илүү гарсан нь лайваараа үзнэ гэсэн. Тэгэхээр Zoom дээр ороод ирэх юм бол 100 хүндээ эртхэн орж ирнэ л гэсэн үг шүү. Яг үнэ. За баяртай.